Таны юм таны эд зүйлс муу юм уу? Тодорхой хугацаанд мөн баг та. Таны эд зүйлс таних биш. Энэ дэлхийх баггүй юу? Тэгэхээр таны эд зүйлс яг таны эд зүйлс гэж юу юм бэ гэхээр таны мэдлэг дадал авьяа сэтгэх ур чадвар баггүй. Хэрвэж авч байна. Таны мэдлэгийг хүн болоож авах уу? Боломжгүй. Таны авьяасыг хүн болоож авах уу? Боломжгүй. Таны ур чадварыг хүн болоож авах уу? Таны байгааз? Энд маш том зүйл сая ойлголоо. Энэ суурин газарт амьдарч байгаа хүмүүс одоо маш их стресстэй байгаа. Энийн гол шалтгаан нь ердөө л энэ мөнгө гэдэг эд гэдэг зүйлийг ойлгоогүйгээсээ шалтгаалаад бүгд л нийгэм хайгаад байгаа шүү дээ. Хаана над жаргал байна? Хаана тэр дивааж нь байна гэж бүгд хайгаад байгаа. Учир нь энэ юм шүү. Та хүүхдтэй юу өвлүүлэх ёстой юм бэ гэвэл амин чанарыг үн цэнийг тэр мэдлэг дадал авьяа сэтгэхгүй тэр сүнсийг өвлүүлж өгөх ёстой байхгүй. Тэгснээрээ таны хүүхэд өөрөө бүтээгч болж өөрөө бусдад тэр сайн нөлөөлөгч болно. Тэгснээрээ бүх юм алдар хүнд мөнгө төр тэр хүнд бүгд ирнэ гэсэн. Тэгэхээр ер нь бол хүүхдтэй эд өвлүүлж өгөх шаардлага улам тэнэг бол. За сайн байна уу? Заасан байна уу? За өнөөдөр мөнгөний талаар ярилцъя гэж бодлоо. Одоо бидний цаг үед бараг бүх хүнд хамгийн чухал зүйл мэтэр үнэлэгдэж байгаа учраас хэрэгтэй болов гэж бодлоо. За мөнгө гэж яг юу вэ? Мөнгө гэдэг нь болохоор ажиллуулаад хэлэх юм бол одоо юу юм да? Нэг хэвлэлцэн цаас юм да. Одоо зургтай хэвлэлцэн цаас. Яг мөнгө гэж юм бэ гэх юм бол солилцооны хэрэгсэл ямар нэгэн зүйлсийг үн цэнтэй болгодог төр хуулиар батлагдсан солилцооны хэрэгсэл юм да тий. Тэгвэл бид нар мөнгийг зүгээр солилцооны хэрэгсэл байхад мөнгийг чухалчлаад байгаа шүү дээ. Мөнгө чухал, мөнгөний араас мөнгөтэй болох гэдэг. Яг ясам дээр мөнгөний цаана нь юу агаад байгаа гэхлээр үн цэн байна. Бид нар үн цэнийг л авах гэдэг. Үйлчлэгийг авах гэдэг. Үн цэнийг авах гэдэг. Тэгэхээр мөнгө нь гол нь биш. Тэр хэрэгцээц зүйлсийг авах нь гол нь ууг нь байгаад байгаа байхгүй. Тэнгүүл мөнгө гэд зөвхөн солилцооных нь хэрэгслийн араас хөөцөлдөд байгаа гэсэн үг. Тэр цаана нь байгаа үн цэн, өгөөж, үйлчлэгээ, бидний амьдралыг өсгөх эд зүйлс. Энэ зүйлс биднэрт уг хэрэгтэй байгаа байхгүй. Мөнгө нь биш. Тэр хэвлэлсэн цаас биднэрт юу ч өгөхгүй байхгүй. Зүгээр л нэг хэвлэлсэн юм цаас л байгаа. Харин тэргээр бид нэр сольж үн цэнтэй зүйлсийг үйлчлэгийг авах боломжтой байдаг. Тэгэхээр мөнгө хүсэхээсээ илүү цаана нь байгаа үн цэнтэй үйлчлэгийг авах. Бид нар чинь аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа байхгүй юу? Аз жаргалтай болгодог тэр үн цэнүүдийг л авах гэдэг гол нь. Тэгэхээр мөнгө бол зүгээр л ууг нь солилцооны хэрэгсэл зүгээр цаас. Гэхдээ тэрийг төр ямар нэгэн үн цэнтэй зүйлсийг сольж болохоор болгоцсон байхгүй юу? Тэгэл мөнгө үнэтэй юм шиг санагдаад байгаа боловч мөнгийг цаана байгаа үн цэн жоо зүйл нь мөнгийг их болгожгдуулж байгаа гэсэн. Үн цэнтэй зүйл л үнэтэй байдаг байхгүй юу? Би өөрийн гэсэн эд зүйлстэй баян хангалуун сайхан амьдрмаар яаж? Энэ дээр яг таны зүйл гэж юу юм бэ? Таны юм гэж юу юм бэ гэдэг асуулт гарч байна. Таны юм, таны эд зүйлс муу юм уу? Тодорхой хугацаанд мөн баг та. Таны эд зүйлс таних биш. Энэ дэлхийх баггүй юу? Тэгэхээр таны эд зүйлс яг таны эд зүйлс гэж юу юм бэ гэхээр таны мэдлэг дадал авьяа сэтгэх ур чадвар баггүй. Хэрвэж авч байна. Таны мэдлэгийг хүн болоож авах уу? Боломжгүй. Таны авьяасыг хүн болоож авах уу? Боломжгүй. Таны ур чадварыг хүн болоож авах уу? Таны байгааз та энэгээр үн цэнийг бусдад өгөх үү? Өгнө. Сайн мэдлэг өгнө. Сайн дадал өгнө. Сайн ур чадвар өгнө. Тэргээр буцаад нөгөө эд зүйлс чи ирэх үү? Ашигладаг. Таны гэж бодоод байгаа эд зүйлс тань зүгээр энэ хорвоод ашиглах зүйлс байхгүй бидний. Зүгээр төлөвлөөр ашиглаад, хэрэгтэй үед нь ашиглаад энэ бидний зүйлс биш. Таны зүйл бол таны амин чанар буюу таны мэдлэг дадал авьяа сэтгэх ур чадвар чинь таних хинч таних болоод чадахгүй. Та энэгээр энэ наснда юу ч олж болно. Хичнээн тэр бум төгрөг, хичнээн олон хаус, хичнээн олон машин юу ч олж болно. Та хэр өндөр мэдлэгтэй байна, хэр сайн ур чадвартай байна, хэр өндөр амин чанартай байна, тий. Тэгэхээр таны зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нийгмийн бидний маш том буруу ойлголт байгаа тийм үү? Миний зүйл юу? Миний зүйл энэ хувцс биш байхгүй юу? Бүгд тэгж боддог шүү дээ. Хувцс, машин, байр, гэр орон. Энэ зүгээр л амин чанарыг бүтээхэд ашиглаж байгаа зүйл. Би мэдлэгтэй болохын тулд энд ирж тантай ярилцахын тулд би хувцс өмснө, машин унна, ашиглаж байгаа. Харин би одоо яг мэдлэг дадал авьяа сэтгэхүйгээрээ танд үнцэн өгч. Та энийг надаас суралцаж болно. Надаас авч чадахгүй. Энэ нийтийн энэ буруу ойлголтыг яаж одоо саяын ойлголтыг ойлгох вэ? Би тэгээд ойлгох гэж яриасан ч тий. Ямар сони те.
За их мөнгөтэй, их эд хөрөнгөтэй болоход хүн юуг алддаг юм? Их эд мөнгө эд хөрөнгөтэй болохоор хөдөлмөрлөх шаардлага болж эхэлдэг. Тэгээд хүмүүс тижээвэр болж эхэлдэг. Хөдөлмөр хүнийг бүтээн. Хөдөлмөрөөсөө салдаг гэсэн үг. Хэдэн 8 цаг тогтсон юм хийгээд тэгээд 5 дахь орон зайд орж суугаад зургтаа үзээд ингээс үуч. Энд ямар ч өсөлт байх, амин чанарын өсөлт байх, мэдлэг өсөхгүй, даатал өсөхгүй, ур чадвар өсөхгүй. Нөгөө миний юм байхгүй болж гэж. Тэгэхээр хогорч. Харин би өдөр болгон бүтээж байх юм бол миний мэдлэг өснө, миний даатал өснө, миний ур чадвар өснө. Нөгөө миний юм ч өсөх байхгүй. Тэгэхээр миний гэдэг зүйлээ бид нэр хэрэглээгээрээ солиод тэгээд өөрсдийн яг тэр үн цэнээсээ алсарч идэг гэсэн. Тийм ээ. Энд маш том зүйл сая ойлголоо. Энэ суурин газарт амьдарч байгаа хүмүүс одоо маш их стресстэй байгаа. Энийн гол шалтгаан нь ердөө л энэ мөнгө гэдэг эд гэдэг зүйлээ ойлгоогүйгээсээ шалтгаалаад бүгд л нэг юм хайгаад байгаа шүү дээ. Хаа над жаргал байна, хаана тэр деваж нь байна гэл бүгд хайгаад байгаа. Учир нь энэ юм шүү. Тийм. Тэгэхээр өөрийн хөдөлмөр үн цэнээ мэдлэг дадлал авьяас сэтгэхгүй амин чанараа хөгжүүлэх хэрэгтэй гэсэн. За. Би тэгвэл маш хичээж байна. Яагаад мөнгөтэй болохгүй байгаа юм бэ? Энэ дээр нэг юм байгаа. Ямар хүн баян болд юм бэ? Ингээ харахаар дандаа ур чадвартай хүмүүс л мөнгөтэй байдаг. Тэгэхээр та мөнгөтэй болж чадахгүй бол ур чадвар дутмаг байна. Хүнд үн цэн өгч чадахгүй байна гэсэн. Хүнд үн цэн өгч чадахгүй болохоор та мөнгөгүй байна. Та хэр их хэмжээгээр хүнд үн цэн, мэдлэг, сайн ур чадвар, сайн даатал зуршил, сайн ухаан өгч чадна. Тань руу мөнгө урсгал. Ингээ харахаар мөнгөтэй хүмүүс дандаа ур чадвартнууд байдаг. За, хөл бөмбөгийн тамирчин маш их өндөр ур чадвартай. Дуучид маш их өндөр ур чадвартай. За, одоо энэ тэр бомтнууд одоо бизнесмэнүүд маш өндөр бизнес хийх ур чадвартай. Ур чадвартай хүнийг хүмүүс мөнгөө бариад ур чадвараа надад өгөөч гэдээ араас нь гүйдэх байхгүй. Хэр үнэтэй мэдлэг өгч чинь, хэр сайн мэдлэг өгч чинь. Тэр хүн маш өндөр үнээр ихэл тавьдаг. Маш өндөр үнээр хүмүүс сургалт өгдөг. Сайн мэдлэгтэй. Сайн даатал зуршлыг өөртөө суулгацсан хүн одоо фитнесийн тамирчин ч гэдэг юм те. Зөв хооллолтын ч гэдэг юм. Ийм сайн даатал зуршил өөртөө суулгацсан хүмүүс маш их үн цэн өгж тэр хүмүүсээс маш өндөр зүгээр надад наатахаа заагаад өгч гэж мөнгө барьж өгдөг. Би турмаар байна те. Би зөв хоолломоор. Тэр үн цэн өгöd байгаа юм. Тэгэхээр та мөнгөтэй болох гэж хөдөлдөг биш. Үн цэн өгж чаддаг болох гэж хөдөлдөг гэсэн. Ур чадвартай болох хэрэгтэй гэсэн. Сайн мэдлэг, сайн даатал, сайн ур чадвар. Тэг юу гэдэг. Бусдад үн цэн өгөх та тэр мэдлэг даатал авьяас сэтгэх ур чадвар суралцах ёстой гэсэн. Тэгвэл таны хөөцөлтөд байгаа мөнгө ч өссөн үсээгүй хүмүүс нь бариад үгээд аваад шин. За тэгвэл надад тодорхой хэмжээний мөнгө ороод ирлээ. Тэрийг хэрхэн яаж тогтоох вэ? Ер нь бол юу байгаа даа. ертөнцийн хууль нь дандаа хөдөлгөөн багт. Та тэр мөнгийг тогтоох биш хөдөлгөж сурах хэрэгтэй. Хөдөлгөөд хаана үн цэн өгж болох тэрлөө оруулах тийм чадамжтай ур чадвартай болох. Тэгвэл тэр хөдөлгөөн чинь танд үр өгөөж өгөөд тэр тогтоох биш бүр ихсэн. Мөнгө ч өргөдөж идэг зүйл байхгүй. Мөнгө өргөдөж идэг, солилцоо хийж идэг бидэрт өдөр тутмын хэрэгцээ хэрэгтэй байдаг. Хамгийн гол нь таны олцсон мөнгө эргэлттэй хөдөлгөөнд ороод танд өгөөж өгч тэр мөнгийг хаана хөдөлгөөнд оруулж тогтоох вэ? Тогтно гэдэг нь хөдөлгөөнийг хэлж байгаа. Хөдөлгөөнтэй байж тогтно. Та хадгалаад байвал үргэлдээд дуусна. Хөдөлгөөнд орвол тэгвэл таны мөнгө тогтно гэсэн. Харин хөдөлгөөнд оруулах хамгийн зөв шийдлийг хамгийн тэр сайн бусдад өгөөж үнцэн өгөх тэр зүйлийг олж ав. Тэр мэдлэгийг олж ав. Тэгээд та тэнддээ хөрөнгө оруулалт хий. Та өөрийнхөө мэдлэгт, дадалд, авьяаст хөрөнгө оруулж болно. Та хэр сайн мэдлэгтэй болно, хэр сайн дадалтай болно, хэр сайн ур чадвартай болно тэр хөдөлгөөнд орж байгаа. Тэр мөнгө чинь. Та хэр их үнцэн бусдад өгнө хүссэн хүсэв тэр мөнгө чинь. Тэгвэл миний сүнс мөнгийг хүсдэг үү? Сүнс бол мөнгийг хүсэхгүй л дээ. Сүнс бол ур чадварыг хүснэ. Сүнс бол амин чанарыг хүснэ. Сүнс бол үргэлж гэрэлтхийг хүснэ. Сүнс бол үргэлж хөдөлгөхийг энэ 10 ертөнцийн зам болохоор үргэлж хөдөлгөөнийг хүснэ. Сүнсэн дээр юу ч ирсэн бүгдийг хөдөлгөнө, бүгдийг өсгөнө. Ур чадвар ирсэн ч байсан өсгөнө, хөдөлгөөнд оруулна. Ер нь сүнсний замнал гэдэг маань ерөөхдөө нь бүх зүйлийг хөдөлгөөнд оруулахыг хэлж байгаа. Тэгэхээр сүнс юу хүсэх вэ гэхлээр ур чадвар, мэдлэг, дадал, авьяас сэтгэхүйг хүснэ. Энэ зүйлүүдийг хөгжүүлснээр бусдад үн цэн өгнө. Тэгээ үн цэн өгж байхад нэр хүнд, алдар хүнд таны хүсэж байгаа мөнгө төр бүгд ирнэ. Тэгэхээр та сайн мэдлэг, сайн ур чадвар, сайн дадал зуршил,
амин чанар өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэсэн. Өөрийгөө хөгжүүлж чадах юм бол хүсэж байгаа зүйлсээ бүгд нь авна гэсэн. Хамгийн гол нь тэр мөнгө гэдэг чинь зүгээр үр дүн нь байгаа. Бусдад үнцийг өгж байгаа үр дүнд нь л ирж байгаа зүйл. Бити үр дүнний араас хөөцөлт. Яг үр дүнний араас хөөцөлдөж болно. Та их хэмжээний мөнгөтэй болж болно. Хамгийн гол нь та тэр хөдөлгөөнд оруулах чадахгүй. Үрэл тодорхой хэмжээнд дуусна. Их мөнгө чинь өөрөө үнц нь байдаггүй. Хэрвээ тэр мөнгөтэй зөв харилцаж сурахгүй бол хичнээн тэр буунд хүрэхтэй байсан мөнгийг хөдөлгөөнд оруулах чадахгүй бол маш богино хугацаанд үр дуусна. Бага мөнгөтэй мэдлэгт авьяас сэтгэхүй ур чадвартай байх юм бол та тэр хөдөлгөөнд оруулаад их хэмжээний болгож болно. Тэгэхээр энд ерөөсөө хэмжээ хамаагүй цаана үнц нь гэдэг. Цаана нь тэр мэдлэг, тэр авьяас, ур чадвар тайх хүн мөнгөтэй байдаг. Мөнгөний төлөө үнэт бүхний өгч байна. Жишээ нь одоо өөрийн биеийг үнэлэх, эх орноо зарах гэх мэт. Яагаад? Яагаад гэвэл мөнгө чухал гэж боддог. Үнц нь биш. Нөгөө түрээс мөнгөний араас үлс. Үнц нь тэр мэдлэг дадлал авьяас тэр нь чухал. Мөнгөтэй байгуул гоё гэж бодоод байгаа. Мөнгөтэй байгуул бид нэр сайхан амьдах гэж бодоод байгаа. Үгүй мөнгөтэй байгуул бид нэр сайхан амьдрахгүй. Бид нэр амин чанар буюу мэдлэг дадлал авьяас сэтгэхүй хөгжсөн байгуул сайхан. Тэгэхээр тэнд зөвхөн мөнгөний араас хөөцөлтөд одоо үнэтэй бүхнээ өгөөд байгаа хүн бол амьдралын үнцнийг ойлгохгүй гэсэн. ертөнцийн зүйл тогтлоо ойлгохгүй гэдэг юм те. Ер нь бол тэр хүн яаж юм гэхлээр харилцааны боловсрол, ур чадвар, үнэт зүйлсээ ойлгохгүй. Харилцааны боловсрол сураагүй одоо юу гэдгийг амин чанар их доогуур байна л гэж ойлгоо л да. Сайн мэдлэг байхгүй. Яг өөрийн биеэ үнэлээд ямар нэгэн улсын хорны ямар нэг юм зараад мөнгөтэй болж байгаа ч тэрийг тогтоох чадвар, мэдлэг байхгүй байна. Үгүй. Тэр хүн өөрөө хүнд сайн мэдлэг өгч чадахгүй. Сайн ур чадвар өгч чадахгүй. Сайн дадал зуршил өгч чадахгүй болохоор байгаагаараа л мөнгө олж байна. Жишээлбэл өөрөө бизнесээр өөрөө хүч чадлаараа өөрөө бусдад сайн үнцэн өгөөд мөнгө олж байгаа хүн хулгай хийдэггүй байхгүй. Улсаа дээр мэддэг байхгүй. Улсынхаа газар шорог зардаггүй байхгүй. Тэгэхээр тэр хүн өөрөө үнэт зүйл бусдад өгч чадахгүй байна гэсэн. Өөрөө үнэт зүйлийнхээ учрыг ч ойлгохгүй байна гэсэн. Тийм болохоор өөрийнхөө улс орныг хөдөлж өөрийнхөө биеийг үнэлж байна гэсэн. Тэгэхээр үнцийг өгч чадахгүй байгаа хүн л одоо яах юм? Над хэрэгцээ байгаа шүү дээ. Би үнцийг өгч чадахгүй байгаа шүү дээ. Тэгсэн мэт л хэрэгцээ байгаа. Тэгвэл байгаа газар. За хэрвээ жишээ нь та нэг нөхөр нэг тендер ч юм уу эсвэл ямар нэгэн болох утгагүй юм зараад ч юм уу мөнгөтэй болчлоо. За би нэг удаа хийгээ мөнгөтэй болж ахиж хийхгүй гэж бодъё л да. Гэсэн хэдий ч энэ хүн чадах уу? Тэр хүн чадахгүй шүү дээ. Тэр хүн хүмүүст үнцийг өгч чадахгүй байгаа. Нэг удаа хулгай хийгээд мөнгөө эргүүлж чадахгүй, хөдөлгөөнд оруулж чадахгүй, ур чадвар байхгүй. Яг уу нөгөөдхөө үрээд дуусна. Дахиад тулгаалах шаардлага гарна шүү. Тэгэхээр үнцийг өгч чадахгүй байгаа хүн л хулгайлж дээрэмдэж болоож байгаа. Тэгэхээр энэ тойрог ер нь зогсохгүй, эцээ зогсохгүй тойрог бол баг ди бүгдээрээ орчих юм шүү. Тэр хүн үнцийг өгдөг болсон үедээ хулгайлж дээрэмдэх болж эхэлнэ гэсэн. Би үнэлэхэ болж эхэлнэ. Хулгайлж дээрэмддэггүй мэхэд ядаж би үнэлээд шүү дээ. Тэ. Бага юм зараад шүү. Тэгэхээр тэр хүн байгаа юм одоо энэ биеийг зарах биш. Бусдад үнцийг өгөөд эхлүүл биеийг зарах шаардлага болдог гэсэн. Угаасаа хүмүүс мөнгө бариад, эд зүйлсээ бариад үнэлээд эхэлнэ, тэ? Тэгвэл өөрөө бүтээгээд өөрөө бусдад үнцийг өгөөд өөрийн хэрэгцээгээ болгоод өгвөл тэр хүн улсаа зарах шаардлага бол. Тэгэхээр үнцийг өгч чадах тэр мэдлэг дадлал авьяас сэтгхүйд суралцах хэрэгтэй гэсэн. Нийтээрээ суралцах хэрэгтэй юм шүү. Тэрээ суралцах хэрэгтэй. Яагаад ихэнх хүмүүс мөнгийг олох тусмаа илүү их хүсдэг болдог юм бэ? Мөнгийг олоод штэ. Мөнгөний араас хөөцөлдөг. Тэгэхээр мөнгө гэдэг зүйл яг шавгдан дуусна. Одоо мөнгө дагаад тавдах ирнэ. Мөнгөний араас хөөцөлдөд байгаа бол мөнгө л чухал гэж бодлоо. Одоо юу гэдгийг энэ мөнгөний тойрог гэдэг нэг юм. Яг мөнгөний араас хөөцөлж байгаа хүмүүс тэр шуналтай болгодог нэг юм энерги багтаа. Мөнгөнд тэ араас нь ингээд эцэл төгсөлгүй шунлыг дөдөг. Тэр ерөөд нь нөлөөлдөг болов гэж бодож байна. Дээрэс нь яг тэр үнцнийг ойлгохгүй байгаа. Үнцнийг ойлгохгүй мөнгө чухал. Тэгээ мөнгөөрөө авж байгаа зүйлсээ илүү ихийг авахыг илүү одоо өөрийнхөө хэрэглэнээс өөрт таарахаас илүү ихийг аваад шүү. Одоо жишээлбэл нэг хүн нэг юм жижиг хавдраатал амьдрахад хангалттай байхгүй. Тэгвэл маш том байшинд амьдрал тий. Нэг хүн ганцхан 2 машин байхад хангалттай байхгүй. Тэгвэл ингээл 12 машин
болоод ч юм те. Тэгэл минь юу л дээ дутуугийн комплекс гэдэг юм уу энэ сэтгцийн ер нь асуудал байна. Тэр их мөнгө ингээд хүмүүс муухай болгодог. Ер нь хүмүүс мөнгө хүнийг муухай болгодог. Тэр өнцгөн зүг баггүй. Тэгэхээр бас муухай болгодог. Мөнгөтэй зөв харилцаж ирвэл мөнгө хэрэгтэй мөнгийг зөв ашиглаж болно. Тэр буруу ашиглаж байгаа яг мөнгөний төлөө өөрсдөө адагтаа хохирдог л гэсэн. За тэгвэл баян ядуу гэдэг ойлголтын талаар таны бодол. Ерөнхийдөө ядуу байгаа хүмүүс яагаад ядуу байгаад байгаа юм бэ? Үн цэн өгч чадахгүй. Бусдад үн цэн өгч чадахгүй. Тэгэхээр ядуу байгаа. Тэр хүмүүс үн цэн өгдөг болох хэрэгтэй. Үн цэн өг тэр мэдлэг ур чадвар дадал авийн сэтгүүд суралцах хэрэгтэй. Тэгэхээр үр дүнд нь орж ирдэг зүйл нь орж ирэхгүй шүү дээ. Баян хүмүүс нь болохоор ерөөхдөө өөрсдийгөө тижээвэр болгодог гэсэн үг. Мөнгө их тусам тав тух ихсдэг. Мөнгө эсэх тусам ажил хийх шаардлагагүй болдог. Хөдөлмөрлөх шаардлагагүй болдог. Хөдөлмөр хүнийг бүтээн гэж Монголын сайхан үг байгаа тийм. Хөдөлмөр гэдэг зүйл хүнийг бүтээдэг юм байна. За жишээлбэл хөдөлмөрлөөд өөрийнхөө хүч чадлаар мөнгөтэй болцсон хүмүүс байдаг. Тэгээд хүүхдүүд нь хөдөлмөрлөх тийм боломж байна. Яагаад тэгэхээр бүх юм билээ. Тэгээд хүүхдүүд нь тижээврүүд болдог. Хүүхдүүд нь ажилгүй болдог гэдэг. Ийм байдаг. Гонт хүмүүс бол бас хүүхдүүдэд ажил хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ажил хөдөлмөртэй болгодог л доо. Гэтэ одоо бол ихэнх нь мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд нь ажил хөдөлмөрийн чадахгүй болчихдог. Өөртөө хөрөхөөс гадна үр хүүхдүүдэд давхар бүр хорлож байгаа хэлбэрөө. Тэ хавраж байгаа. Ер нь бол би мөнгө хураах гэж зовсон. Тэ? Миний хүүхэд зовсгүй гэдэг. Зовлон хатуужил гэдэг зүйл хүний хүн болгодог байхгүй. Тэгэнгүүт л би зовсон миний хүүхэд зовсгүй гэдэг сэтгэхүй байдаг. Үгүй. Тэр хүн хатуужил авч хат сууж хайртай хүүхэдтэй халд ол үзүүл гэж үг гэдэг. Тэгэхээр тэр хал үзсэн хүн болдог байхгүй. Тэгээд ингээ хал үзэхгүй бартаа баашинд ороод өдөр тутамд хоолой зөөлгөөд тэр хүүхэд хаал үзэхгүй амин чанарын хувьд дөрөд эхэлж байгаа. Тэгтээ бас одоо бид нөгөө үн цэнийг зүгээр зар сурталчилгаагаар их болгодог. Зар сурталчилгаагаар үн цэнтэй болгодог тийм. Энийг одоо баг залгийн арга зүй гэх юм уу те. Одоо жишээлбэл үн цэнгүй зүйлийг үн цэнтэй юм шиг ярьдаг. Үн цэнтэй болтол нь ойлголт өгдөг гэдэг ч юм уу те. Маркетинг гэдэг нэрийн ард зайл яваад энэс болж маш их хохирж байгаа. Их мөнгөнд үнэтэй байгвал цаана нь сайн зүйл байдаг гэдэг хотгоонтай хүмүүс байдаг тий. Тэрэн дээр нь их мөнгөний тоо харуулж байгаа тий. Энэ үн цэнтэй сайн зүйл гэж солилцох ч гэдэг юм уу тий. Тийм байдлаар ингээд ийм зайл гэдэг зүйлээр бас маш их хохирж байгаа. Тэгэхээр яг мөнгөө ойлгоод тэр мөнгөний цаана залмих байдгийг ойлгоод тэгээд хүмүүс маань энэ мөнгөтэй харилцаж сурах тэр арга зүйд өөртөө суралцах хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр мөнгө биш цаана үн цэн авах гэдэг байгааг ойлгох хэрэгтэй. Тэр үн цэн яг надад ирэх юм уу гэдгийг сайн өөрөө судалж шинжилж байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ зарим хүмүүс болохоор яг ямар маркетингээс шалтгаалаад зарим үн цэнтэй юм хямдхан борлуулах байдаг. Зарим үн цэн бага зүйлийг өндөр борлуулах юм зүйлүүд байдаг. За жишээлбэл үхэр байлаа гэж бодъё. Үхрийг би 3 сая төгрөгөөр авъя. Би бас нэг цүнхийг 6 сая төгрөгөөр авах боломжтой байхгүй. Тэнгүүт л үхрийн ширнээс хэдэн цүнх гарах боломжтой бай тээ. Гэх ч юм уу. Яг үн цэнний хувьд. Тэгээд тэр үхрийн одоо өгөөж сүү мах ч гэдэг юм ингээд үхэр өөрөө маш их үн цэнтэй байхад үхэр нэг жижигхэн арьсан цүнхнээс хямдхан байх жишээний тий. Гэх жишээний. Тэгэхээр тэр арьсан цүнхний ард одоо хүний маш их хөдөлмөр байж болно тий. Хөдөлмөр нь тэнийг үнэтэй болгож иж бодож гэдэг юм тий. Ер нь бол хүний хөдөлмөр тэр арьсан цүнхний ард байлаа гэхэд би өөрөө арьсан цүнхээ авахгүй үхрээ аваад тэгээ би өөрөө хөдөлмөрч хүн байвал тэр арьсан цүнхийг би өөрөө хийж чадах байхгүй. Технологиг мэдчихээгүүл би өөрөө ур чадвартай байвал. Тэгэхээр мөнгөний цаана ерөнхийдөө үн цэнийг л бид нэр авах хэрэгтэй гэдэг. Тэр сэтгэлгээг яаж өөрчлөх юм? Одоо хүмүүс мөнгө рүү шунаад байгаа шүү дээ. Тэр үн цэнлүү тэгвэл яаж тэмүүлж тэр хандлага яаж өөрчлөх юм? Бид нар өөрсдөө суралцах хэрэгтэй гэсэн үг. Үн цэнийг авах хэрэгтэй ойлгохгүй наан солилцооны хэрэгсэл рүү нь улаарад шүү дээ. Тэгэхээр үн цэнийг хэрхэн авах вэ? Хэрхэн өгөх вэ гэдэг тэр ур чадвар хандлт суралцах хэрэгтэй гэсэн үг. Хэд мөнгө сүнсэнд яаж нөлөөлөх вэ? Эд мөнгө бидний
сүнсийг агшааждаг. Яг тэгэхээр сүнс юу гэж чам нөгөө амин чанар, мэдлэг дадлаа байсан. Өсөлт хөдөлгөөнийг тэгвэл эд мөнгө хөдөлгөөнийг хориод штэ. Тэр өдөр тутмын нэг хэвссэн ажил. Бүх юмыг амархан болгоснороо Тэг бүх юмыг амархан болгосноор энд хөдөлмөрлөхгүй байна, авьяас өсөхгүй байна, мэдлэг өсөхгүй байна, дадлал өсөхгүй байна. Тэгснээрээ бидний сүнс ингээд жижигхэн болоо агшчихдаг гэсэн. Бидний яг тэр хэн байх уу та тэр сүнсний замналаас холдох идэг. Тэр заяа тавилангаас минь холдуулж идэг. Заяа хайсан гэдэг шүү дээ. Сүнсэн зайлцсан. Яагаад гэдэг юм гэхээр бид нэр энэ эд материал мөнгө төгрөг рүү хэр их орно тэр сүнснийхаа хөгжлөөс хагацж тэнгэр нь хайж заяа нь хайж байгаа гэсэн. за тодорхой хэмжээний ахуйн асуудлаа шийдсэнийг гэр бүл эцээх байлаа гэж бодъё. Өөр хүүхдтэй юмыг бэлдэж өгөх ёсгүй юм байна тийм үү? Ер нь бол ийм байхгүй юу? Чи өөр хүүхэдтэй маш их мөнгө төгрөг эд сүс өвлөөд өчлөө гэж бод. Тэр хүүхэд чинь мэдлэг дадлал авьяас идэхгүй амин чанар өсөөгүй, сайн мэдлэг суралцаагүй, тэнэг үйгэл тэр үлдээсэн юм чинь маш богинохон хугацаанд өрн тараа гэдэг дуусчихна. Та өөр хүүхдүүдээ сайн мэдлэг, сайн ур чадвар, сайн дадлал, амин чанарын та өсгөж чадах юм бол тэр хүн өөрөө бусдад үнцийн сайн зүйлийг өгөөд өөрөө бүтээж эхэлнэ. Өөрөө тэр юм чинь хөдөлгөөнд оруулна. Өөрөө бүтээх байхгүй. Тэгэхээр та хүүхдтэй юу өвлүүлэх ёстой юм бэ гэвэл амин чанарыг үн цэнийг тэр мэдлэг дадлал авьяас идэхгүй тэр сүнсийг өвлүүлж өгөх ёстой байхгүй. Тэгснээрээ таны хүүхэд өөрөө бүтээгч болж өөрөө бусдад тэр сайн нөлөөлөгч болно. Тэгснээрээ бүх юм алдар хүнд мөнгө төр тэр хүнд бүгд ирнэ гэсэн. Тэгэхээр ер нь бол хүүхдтэй эд өвлүүлж өгөх шаардлагагүй. Улам тэнэг бол. Яг одоо бидний амьдрал тулгарч байгаа. За нэг боломжийн эцэг байлаа гэхээр хүүхдтэй байр авч өгөх нь зөв, машин авч өгөх нь зөв. Энэ дээр таны бодол. Өгж болно. Хамгийн гол нь тэр хүүхэд хөдөлгөөнд оруулах үнцнийг өгөх тэр өгж байгаа зүйлийг чи үнцэнд болгох тэр мэдлэг дадлал авьяас идэхгүй ур чадвар байна уу? Хэрвээ тийм байхгүй бол тэр өгөөд ч нэмэргүй байхгүй. Эсвэл өөрсдийнхээ одоо хийдэг бизнесийг өвлүүлж үлдээ гэж. Харин тийм. За таны бизнесийг тэр хүүхэд авч үлдлээ. Ур чадвар байхгүй бол хэдхэн жилийн дотор дампруулал хайш. Авч явж чадах. Тэгэхээр тэр авж явах чадамж өөрөө бүтээх бүр өөрөө шинэ бизнес гаргаад бүтээгээд явах тэр чадамжийг нөх хөстэй өөрөө өвлүүлнэ гэхээсээ илүү. Тэр манлайлал тэр хүч чадлыг өвлүүлэх ёстой байхгүй. Тэрнээс нэг эзүүс өвлүүлээд уучлаарай. Ер нь л амьдралын зам нь өөрөө тэгэл унах ёстой юм шүү. Одоо жишээ нь нэг компани захирал эндээс энэ хүртэл 40 жилийг зарцуулж байгаа шүү дээ. Тэнд маш олон унал бустай байгаа шүү дээ. Тэгэхэд хүүхэд нь яаж ч ухаантай байгаад ахаад эндээс энэ болгож чадахгүй шүү дээ. Өөрчлөж чадна шүү дээ. Тэнд тэгэхээр хэрвээ тэр эцэг хүүхдээ хэр амин чанар тэр үнцийг өгдөг зүйлсэд нь одоо сургаж чадна. Тэр эцгээсээ том компани байгуулж чадна. Хэр их амин чанарыг өгч чадахгүй тэр хүч чадлыг өгч мэдлэг дадлал авьяас идэхийг өгч чадахгүй байна. Тоош он. Яг шууд сахад тэр сургалтыг яг юугаар авах юм? Хөдөлмөр хүнийг бүтээн. Мэдлэг, сайн дадлал, сайн ур чадвар, сайн ухаан, харилцааны ур чадвар ингээд бүх ур чадварт сурах. Үнцийг өгдөг болгох. Бусдад сайн мэдлэг өгдөг болгох. Бусдад сайн ур чадвар өгдөг болгох. Бусдад сайн ухаан өгдөг болгох. Бусдын мэдлэг дадлал авьяас идэхийг хөгжүүлж чаддаг болсон хүн бусдыг манлайлж, бусдад өгөөж өгж, бусдын амьдралыг өсгөнө. Шууд хэлэхэд өвдөөцөө хавхаан суралцвал. Тэгэл. За баярлаа. Ярилцгаа таатай байлаа.